Өнөөгийн монголчуудын хэмжээл радио 88.3 долгион дээр зөвхөн харуулж сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут. Радио 3 дугаар студиэс хөтлөгч Анжгаа болон хөтлөгч Цэцэг за мөн найруулагч ундрахнаар элдвч би нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сандоц хамтран ажиллаж байгаа амьд бактери хүүхдийн клиникээс бяцхан гидсэнд аз жаргал бэлгэлнэ гэсэн уриатаагаар. За мөн ондод бүртгүүл шинэ хэрэглэж болоод 66 ГБ дата үн төлбөргүй аваарай гэсэн уриатаагаар ондоо хамтран ажиллана. За өнөөдөр лав гарагт бид нар харилцаа гэдэг сэдвийн хүрээнд ярилцдаг байгаа. За өнөөдрийн сэдв бол үнэхээр чухал сэдвээ. Би бол ийм амьдрал дээрээс урган гарсан гэх юм уу? Амьдралд их ойрхон сэдв учраас манайханд ч гэсэн ярих хэлэх юм зөндөө байх болов уу гэж найдаж байна. Өнөөдрийн сэдв бол мөргөлдсөн юм чин зодтолчхуудаа гэдэг сэдв. Борхон минь ээ. Йоо хааста өчигдөрхөн болсон штэ. За Өчигдөр чин ер нь юу болсон гэмээр айгүйх төвчрэлтэй байсан. Би ингээл эндээс гараад дөрөвгээ гарахад ер нь бол 20 минутын дотор гэртээ арчдаг байхгүй. Өчигдөр 2 цаг гарan болчихж очлоо. За тэгээ хоолболоо цагийн уулзуур дээр угаасаа төвчрсэн байсан. Угаасаа төвчрсэн байсан чи хартлаас нэг машин дахин сигналдаад байсан байхгүй. Тэгээ уртал төвчрсэн юм чи би яг яах юм бэ те? Гэхдээ тэр мөргөөд явах цонхороо ингээд гараа гаргаад ингээд нисээд яв гэжтэй. Гэхдээ тэгээд ингээд дахин сигналдаад тэгээ ингээд нөгөө машин чи ингээд хөдөлгөөн эхлэнгүүт яг хажуугаар шахаж орж ирэнгүүтээ чи яагаад байгаас та буугаад ир хоёлаа үзчихье манай нөхрийг тэгснээ чи өстө ихнэрээсээ айгаад байна нэгэ орилж мөрлөөд битээр бүр хоёлаа шок сүүлдээ би бүр инээгээд та чи яг яагаад байгаа юм бэ гэд амар сони юм болдог. Яг үнэндээ биш тээ тухайн хүн тэг ингээд нөгөө хоолндоо ороогүй байж болно. Өглөө гарахтаа их нэртэйгээ муудад гарсан байж болно тий. Нэг бол дарагтаа загнуулчаад тэгээд нөгөө нэг тэр уурандаа одоо нөгөө дутуу хийсэн ажлаа гүйцэхгээ явж иж болно. Тухайн хүн зам дээр явахдаа ямар ч стресстэй ээж болно л доо. Тэгвэл тэр стрессээ өөртөө хадгалмаар байгаа. Тийм шүү дээ. Тэгээ бусдад нөгөөдг стрессээ нээлзаагаал тэгэл урдуур хойгоор топ гээл хойноос сигналдаал гэрлэр тохиолтой ингээд тэгээ хажууд хурж ирээ хэрүүлүүдөө цонхоо доошлуул гэдэг тэгээд хорвоогийн бүх хараалыг ингээд миний чихрүү шидлээд энэ бол ямар ч хэрэггүй. Уг нь бол тэр хүн амьдрах гад ядаад явж байгаатай адилхан би ч гэсэн яг амьдрах гал ядаад явж байгаа. Нөгөө нэг зарим нэг нөхдүүд ихсэн байдаг. Машин унаад ингээд сэлгүүцдэг, дими сэлгүүцдэг гэж. Дими сэлгүүцээд явж байгаа юм нэг ширхэж байхгүй. Би бол тэрэнд бол бат итгэлтэй байдаг. Ямарваа нэгэн зоригтой л явж байгаа. Ямар ч хүнтэй за одоо ер нь очоод нэг замд ороод хүчирчий гэж боддог хүн гэж ерөөсөө байхгүй. Ямарваа нэгэн зоригтой гэрлүүгээ явж идэггүй, нэг бол ажил хийхгээ явж идэггүй. Ямарваа нэгэн зоригтой л явж байгаа. Тийм. Энэ тохиолдолд таал ганцаараа яраад бусд нь ингээд за яарахгүй л өдөө гэж явдна гэж байхгүй. Бүгдээрээ л адилхан яарж байгаа. Бүгдээрээ л адилхан цаг хугацаатай уралдаад амьдарч байгаа. Тийм байхад ингээд жижигхэн асуудлаас болоод ингээд бүр ийм одоо хүний амьдралыг тэр өдрийг бүр ингээд утгыг алдагдуулдаг. Тийм. Осол гаргасан байтугай осол гаргаагүй гэж одоо танаа дээр бол осол гаргаагүй шүү дээ тийм үү? Надад бас яг ийм явдал тохиолдож ирсэн. Яаж исэн гэхлээр манай ээжийнх рүү ороход нэг юм нэг хоёр талаар машин тавиад юм нэг ямар ч зүрх харахгүй газараар ингээд ордог байхгүй айгу лаки л да бас ядж хаад гээ хэлбэртэй замтай тэгээд цаанаас машин ирж байгааг би бол яагаад шаарах арга байхгүй тэгээд за азандаа найдаад ордог байхгүй тэгээ яг хөө ингээд намайг дөнгөж ороход машин гарч ирээд гэрэл мөрлөөд өгөхөд би хүлээн штэ буцаж ухардаг ч юм уу яг тэгсэн чи яг тэр гээ уулзуурын уулзуур дээр нэг машин урдаас гараад ирлээ. Нөгөө цааталтаа бол уг нь богинохон миний орж ирсэн тал нь урт байхгүй юу. Тэгсэн чинь би нөгөө нилээ их явцсан нөгөө юм чинь жоохон богинохоо явцсан байгаа шүү дээ. Тэгээд хойдолтон зай байгаа юм чинь. Тэгээд угарчгаа гэдгсэн чинь урдаас бүр тулж ирээ зогсчлаа. Тэгээ би одоо яах гэдэг юм бол тэгээд буугаад очиод ингээд цонхоо болгож яасан ингээд энэ угнаас зөрөх болцоогүй шүү дээ. Чи ингээд дөнгөж гарч ирж байгаа юм чи. Би бод нэлээ урт замд тулц. Тэгээ миний ард талаас ахаа машин ороод ирж байгаа. Ахын дүү ингээд ухраад юу яачих вэ гэсэн чи. Чи намайг хөдөөний дугаартай болохоор дээрлэгээ дуртаас тулаа зогсчлоо гэд. Яана. Яг би тэр болтол би хөдөөний дугаартай гэж мэдээгүй. Нээ ингээд харсан нэрээ хөдөөний дугаартай тий. Гүй ахын дүү энэ ч тий ингээд тэнгууд нь би айгүй жоохон
шогийн үг хэлэх нь хэлсэн л дээ. Гэхдээ манай хотод ингэдэг юм аа ингээд богино зайд байгаа нь уурдаг байхгүй минут үгээд бүр балаа юм бол за яста чи намайг дайраад гараараа мараараа дээр дуудаад тэгээд би ухарсан нэрнгээсээ хоёр ардлынхаа хоёр машиныг за хэдүүлээ ухарчий гэд ухарсан тэгээд гаргасан л энэ хотхон донд аягүй хажиглагддаг тэгээд гих мэтийн юм болоод байдаг. Тэгэхээр хэдүүлээ одоо бол тэ ингээд бүгдээрээ л амьдрах га явж байгаа. Өнөөдөр хэдүүлээ юу ярих гэж байна вэ гэхэл бүгдээрээ л амьдрах га явж байгаа. Таны машинд тэ ингээд би ч таны машиныг мөргөж болно, таач миний машиныг мөргөж болно. Энд чи бид нар тэ ингээд нэг санаатаагаар хийдэг автослол гэж байхгүй шүү дээ. Дандаа санаандгүй л болж идэг тэ. Тэгэхээр ийм санаандгүй болсон энэ автослолын үед за магадгүй санаандгүйгээр би таныг бухимдуулсан үед санаандгүйгээр би таны хөдөлгөөнд жоохон эвгүй тэг ингээд таныг сандрагцсан болвол хэдүүлээ тэр тохиолдолд яаж ингээд нэг уурлахгүйгээр тэг хэрүүл тэмцэл хэл ам зодоо нүдэн хүчрхийлэл болчлгүйгээр ингээд салдгийм бэ гэдэг арга туршлага хэдүүлээ солилцсон. Тэгэхгүй бол манай ингээд нэг яг ийм нэг юу гэдгийг галзуугийн имлэг дотор явж байгаа юм шиг хаяа санагдаад байдсан шүү дээ. Энэгээрж гарсан нөхөр хараагаал тэрнгээрж гарсан нөхөр хараагаад авах бол үнэхээр ингээ амьдралыг муухай болгоод байна. Тэгэхээр хэдүүлээ бас нэг энэ Улаанбаатар хот бид нар ч бас сая гаруй хүн амтай метрополитен гэж нэрлэгддэг те. Ийм дэлхийн хотод амьдарч байгаагийн хувьд бас нэг юм нэг хотын соёлын нэг бол зүгээр л жолоог айтайхан бариад те ингээд мөн мөрөөрөө бусдын саад тутгар болохгүй явах шүү дээ. Өчигдөр хаа фэйсбүүкээс бас нэг юм уншсан. Яасан гэсэн чинь нэг хүний пост байгаа байхгүй би 13 жил шорон суужаад гарч ирж байгаа хүнтэй ярилцсан. Тэрийг би танарт хүргээгээд тэгсэн хоёулаа зам дээр маргалцсан байгаа. Маргалдаад би руугаа бууж ирээд нэг нь мод ураад нөгөөх нь төмөр бариад бууж ирсэн байгаа. Төмөр бариад бууж ирсэн хүн нөгөөдхөө цоглоо толгойг нь гимтээлээ газар савж унлаа 8 цагийн дараа амьсгал хураалаа. Тэрнээс болоод 13 жилийн хорих ял аваад тэгээ тэр хүн эргэж нөгөө хүнд ярихтаа юу гэж юм гэхлээр би тэр хүн үед л ингэж яах уураа төвчсөн байсан бол хүүхдүүдийнхаа баг насыг би харж амжих байсан юм аа. Би амьдсангүй гэж байгаа байхгүй юу. Энэ өстой амар яг ярих сэдв мөн. Цагдаагийнхны ярьдаг ганцхан хором төвчий гэдэг чинь ерөөсө тэр штэ. Тийм юу хүртэл болж исэн штэ. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ зүгээр бид нар нэг ингэж хитгэн ямиг ойлгочих хэвээр. Хоёр машин мөргөлдлөө гэдэг хэний буруутай вэ гэдгийг эцэстэн тогтоодог хүн нь бол цагдаа шүүхийн байгууллага юм уу даатгалын байгууллага байхгүй. Түүнээс та хоёрын хэн их хил амтай ч юм уу хэн илүү бяр чадaltaй хэн том төмөр барьсан шийддэг юм а гэдгийг ойлгочихмаар байна. Тэгээд хэн ч эхлээд уучлалт гуйсан болно шүү дээ. Тэр тэргүүл тэнд ч ослолчоод байна тийм үстэй. За уучлаарай. Ахын жоон дандаа хойноос мөргсөн буруутан болдог л доо. Гэтэ урдлын машин гинц огцом торомслох эвгүй байдаг. Ах нь жоохон огцом торомслсон уучлаарай. Тэгээ ингээд одоо бүх хүн даатгалтай болсон. Тэгээ ингээд та жолооч хайр үзлэгийн даатгал чинь таны машиныг төлөхгүй ч гэсэн өмнөх нөгөө хохирогчийн машиныг бол заавал төлөх учраас тэрэн дээр нэг ингээд бухимдаад авах шаардлага байхгүй. Тэгээ даатгалаад дуудах уу цагдаагаа дуудах уу гэдэг асуудал яригддаг болсон. Тэгэхээр яадгийн ямар тохиолдолд нь цагдаагаа дууддгийг ямар тохиолдолд нь зөвхөн даатгалаад дуудаад болчдгийг тийм ээ. За тэгээд ингээд уурлаад бухимдаад байгаа хүнийг яаж тайвшруулдгийг тойвтой штэ ингээд гөө чи битгий уурлаад байл да чи ингээд гингүүтээ гөө чи яах гээд байгаа ингээд урдаас ингээд сайгаад байдаг айгуу зовлонтой тэгээ чи би чамайг зогчгүй мөгчгүйгээр мэдрэгтэй гэдэгтэй тэгэхээр яг үнэндээ битгий тэгж байгаараа муухай шүү энэ бол тэ ингээд чиний эр зөрөгтэй бадрангуй тэ ингээд баавартаа гэж харуулдаггүй чиний хэрэг тэнэг вэ гэдгийг ч л харагдуулаад байдаг гэдгийг бас бодчихмоор байна. Энэ тайвшруулах арга аягүй чухал юм байлээ. Би одоо жишээлбэл ер нь бол зам дээр байгаа хэрүүлээс илүүтэй зүгээр хоёр хүний хоорондын хэрэлт нэг тийм дууга хураагаа жоохон инээх их маягтай байх юм бол ерөнхийдөө тэгээд гайгүй намжчлаа гэж боддог байхгүй юу. Тэгсэн чинь сая өчигдрийн тэр тохиолдолд жолооч ахруугаа яг тэр аргаа хэрэглээд нэг амар сүртэй өгүүлбэл үзүүлэхгүйгээр зүгээр жоохон инээмсэглэлсэн чинь тэр ах бүр амар уурлаад исэн. Тэгэхээр ингээд нөгөө яг яаж тайвшруулах вэ гэдэг чинь бас ингээ хүн болгоны хувьд өөр л юм байна л да. Одоо жишээлбэл тэр ах намайг энийгээ тахаар тайвшруулах чинь гэж бодог, уур амьсгалыг зөөлөх чинь гэж бодоагүй. Эсрэгээр амар доромжлоод байна л гэж бодсон юм шиг байгаа. Гэх мэтчлэн яг яаж тайвшруулвал юу гэж хэлвэл тэр хүнийг буюу нөхцөл байдлыг намжааж чадах вэ? Тий. Тэгээд яг ер нь бол тэ ингээд нөгөө чиний саяны хэлдгээр тэ ингээ хүн ингээд сайхан аж гаргаад инээнгүүттэй чи юм уу намайг бүр доромжилж гин үү гэдэг. Чи намайг доромжлоод байна уу? За яах вэ? Чамайг инехгүй болгоод өг чаднаач гэж шиг. Яг ийм нэг балаа яриануд болдог. Тэгэхээр энээсээ хэдүүлээ яаж зүгтдг юм бэ? Яаж арай айтайхан Улаанбаатар хотын иргэн болцоогоо яаж айтайхан хэдүүлээ ингээд нөгөө нэг соёлтой хөдөлгөөнд оролцох юм бэ те?
энэ талаараа л ярилцах гэж байна. За Улаанбаатар хотод 15 цаг 22 минут нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад бид хоёр дараа нь эфирийн хугацааны хэдүүлээ энэ замын хөдөлгөөний соёлтой холбоотой шипнүүдийн хоорондоо хуваалцъя. Амьд бактери хүүхдийн Linux бяцхан гэсэн даз жаргал бэлгэлнэ гэсэн үрээтээр хамтран ажиллаж байна. За Linux гэдсний ашигтай бактерийн тэнцвэрт байдлыг бол хангадаг. Linux гэдэг үг бол одоо бидний маш сайн мэддэг үгнүүдийн нэг болсон гэдэгт найдаж байна. Ер нь бол зөвхөн бяцхан гэдсэн ч биш. Ер нь хүмүүсийн тэг ингээд хотод гэдсэн янз янзын асуудал үүсдэг шүү дээ. Хоол унд тэгэл цагаагаарын байдал, явдал суудал нэ тэрэгээс болоод үүсдэг. Яг энэ тохиолдолд бол тэг гэдсний одоо нөхцөл байдлыг тогтвортой тэнцвэртэй байдалд оруулдаг энэ бүтээгдэхүүн гээд шууд богинохон үгээр ойлгочиход болно. Тэгэхээр Linux-ийн хувьд бол Монгол улсын эмийн бүртгэлд эм гэж бүртгэгдсэн ашигтай бактери. За ер нь бол ийм ашигтай бактериудыг ихэвчлэн биологийн төвд бүтээгдэхүүн гэж бүртгэдэг юм байлээ. Гэхдээ Linux-ийг бол албан ёсоор эм гэж бүртгэсэн. Тийм учраас ямарваа нэгэн антибиотик эмчилгээний араас ч гэж болно. Эсвэл зүгээр яг антибиотик эмчилгээтэйгээ хамт том хүн хүүхэд аль нь Linux-ийг хэрэглэх нь хамгийн чухал юм байлээ шүү. За яагаад чухал юм гэхээр Linux дотроо 2 тэрбум сүүний хүчлийн амьд леофилжүүлсэн ашигтай бактерийг агуулдаг гэж байгаа. За леофилжүүлсэн гэхээр леофилжүүлсэн гэхээр юу гэсэн үг юм гэхээр ер нь бол бид нар ингээд ашигтай бактери уухаар тэд нар чинь ингээд ходоодны зам байна. За ингээд шүлс байна, ам байна гэх мэтчлэн ийм олон орчинд оронгуудаа яг ингээд тоогоо алдчихд юм байна л да. Жишээл ходоодны хүчилд ингээд устчихдаг. Харин гадна талаар нь бүрхүүл үүсгээд ингээд леофилжүүлэх гэдэг аргаараа гаргаад авчих юм бол тэр чинь яг л бүдүүн гидсэнд очиод өөрийнхөө гүйцэтгэх үүргийг хангана гэсэн. Нэг үгээр бол амьдрах чадвар өндөртэй гэж ойлгож болно. Замдаа ингээд хорогдчихдгүү. Зорьсон замдаа саадгүй хүрнэ. Яг очих ёстой газараа очиод таны гидсэнд үйлчлэх ёстой үйлчлэгээгээ үзүүлдэг. Ийм учраас энэ леофилжүүлсэн бактерийг нь авах нь зүйтэй. За энэ шаардлагыг хангадаг бактери бол амьд бактери хүүхдийн Linux бяцхан гэдсэн даз жаргал бэлгэлнэ гэсэн энэхүү бактери байгаамаа. За ямар үед хэрэглэх юм гэхээр гидсний хямралууд өтгөн хатсан, гидэс дүүрсэн, гидсний вирус нингийн халдвар авсан, зам антибиотик эмчилгээний сөрөг нөлөөг нь 2 дахин бууруулдаг учраас антибиотик эмчилгээтэй заавал хавсарч хэрэглэнэ гэсэн байгаа. Тэгэхээр Linux-ийг бид нэр хүүхдэд ч бай, том хүмүүс өөрсдөндөө ч бай аль чимээ сангаас авах боломжтой. За нэг таблеткэндээ 7 ширхтэй идэм билээ. За тэгээд 7-оор 3 байлуу 4 байлуу нэг юм бодлоор нь аваад хэрэглэхэд ер нь бидний ийм гидсний тэнцвэртэй байдал дагаад дархлаа айгүй сайжруулж илээ шүү. Linux дундуур зуунаас амьд бактери гэж бичээд Facebook-ийн хаягийг нь дагах юм бол та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болно. Ингээд хамтран ажилласан Bifidobacter Linux-тэй баярлалаа. За баярлалаа. Эфир усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу залгаад яг өнөөдрийн болж байгаа сэдв буюу хэдүүлээ ер нь хотын энэ замын хөдөлгөөнд яаж соёлтой оролцох юм бэ? Завуурлаад байгаа хүнийг яаж тайвшруулах юм бэ? Хоорондоо яаж ойлголцох юм бэ? Тэр нөгөө үйл ойлголцоод байгаа нэг муухай уур амьсгалыг яаж жоохон зөөлрүүлж эрүүлэх юм бэ гэдэг талаараа шипиг хуваалцнаа. За. 90 сарын өдрийн мэнд. Байна уу? Байна. Холбогдсон байна уу? Холбогдсон байна. За, сайн байна уу? За, сайн байна уу? За. Саяхан өөртөө тохиолдсон явдлаа яриа. За. Чи манад нэг карго байсан гэхээр компанийнхаа портрийг унаад дөнжин гарын уулзалтаар явж исэн байхгүй юу? За. Ямар ч хөдөлгөөн байхгүй цэрэг. Тэгэхээр дөнжин гараас гарч ирж байгаа машин байж таа урсгал давж орж ирдэг. За, тийм. Таахан Benz G63 миний машин артлан мөрөгчлөө. За. За би бол чигээр явж исэн. Тэр нөхөр нэг жоохон торомж өсгөр миний ард орчих байхгүй юу? За. Тэгээ гэж чинь гайхаад. Тэгсэн чинь залуучууд гарч ирээд ах нэр бааларсан та. Таны наа машин чи юу ч шин чи 20 хэдэн сая төгрөгийн үнэтэй машин. Өө гэмт гарсан байсан гэ. Тэгээ уусаа би чигээрээ ус миний зүг байсан чинь би. Дуугаал тахтаад байлаа. Тэгтээ би юу ярих вэ? За. Таач өнгөрсөн настаа хүн шиг. За. Тэгээд за цагтаагаа дуудъя гэдэг. Тэн сууж ирсэн эмгтэй хүн хүртэл. Ээж нэг сүлд нээж нэг чимцэн л ээж та харж яах вэ гэжсэн. Ээж нь хүртэл хогийн муу дуракуудтай зүгээр авч чадахгүй гэдэг гэл. Загнаал. Цагдаа эртлэрнэхэд нэг намайг олж нэг гэртнүүцх байдалтай ерөнхийдөө доош нь хийгээд. Тэгээд цагдаа үний юм чад яах вэ? Цагдаа ирлээ хэмжилт хийлээ.
та хилцээр очиж байж игэлээ. Хачаа байжсэн чинь араас ирж ийн нөгөө эренгүүтээ заахаас тоожлоо халижны цагдаагийн уцаар бах яриад байсан байхгүй. Цагдаагийн мэдээлэл авчиж тэгээ миний буруу болж явах шиг байна. Тэгээ хийсэн мэдээ жоохон тайван банд юм тэгээд. Яг хөө хинийч буруу байсан. Гэтэ хүнийг тэгж мастаагаар хийлж хэрэггүй. Хүн ямар ч ажиллагаараа явж болно. Заавал порттой явсан хүмүүсийн буруу байдаг биш. Тэгээ хэллээ. Тэгээд өндөө бол машиныхан гэмтэл бол өндөр гарсан. 100% даатгалтай 18 сая төгрөг гарч ирлээ. Гэтэ уул нэг гайгүй урдлынхан гүүприйн жоохон ингээд яасан. Миний машиныг болохоор зүгээр л байсан бол тэр зүгээрээс мэд бизнес тэргүүрээс хаяас нэг карго ихэр намжуулаа залгуулаад явж байгаа. Муу машин гэж байхгүй. Хүний хичээний машин. Хүний яг мэдэлтэй хандаад байна л дээ. Тэгээ хийсэн машин бол машин. Хүний тэр үнэтэй нь үнэгүй байна уу? Хүний хэрэгцээ хангаж явж байгаа машин. Муу машин сайн машин гэж байхгүй хэллээ. Таны төлж өгье гэж тэгжлэн дээ. Тэгээ яах вэ тэгээд нэг ингэсэн байгаад одоо яах чи тэгээд яачихгүй гэж өнгөрсөн тэгээл. За. Ер нь бол таны хувьд бол ер нь хэрүүлэг дэврэхгүй чимээгүй байсан дээрээ л гэдэг шиг би өгж байгаа юм байна тийм үү? Тий, ерөөсөө нөгөө хүн асаад байхад нь дуугаад байсан дээр. Тэр хүнийг уул нь бол яг хүмүүс нь тэгж ядна нэг би бол олон хүн харж байсан л да. Зарим салганцсан аймаг ууртаа бууж ирээд чичрээл дайраад тэгтэн бас урдаас нь салганж болохгүй, чичирч болохгүй. Цагдаагаа хүлээе. Тий, үнэн буруугаа хүлээе. За харъя гээл андсгүйс уусаа араас нь урсан яасан гэж мэддэж шүү дээ. Зөв. Тэр хүний ярьж яриалахаар та нэгдүгээр гинээс хоёрдугаар гинээр шахаж орж ирээд миний машин мөрчлөгээд байгаа байхгүй. За би нэг юм л асууя. Нөхцөл байдлыг бол ойлгосон. Одоо хэдүүл бол энд нөгөө нэг автослын талаар ярих гаагүй те харилцааны талаар л ярилцах гэж байгаа. Та ер нь буусан уу? Тэднийг ингээд хойноос нь мөрөгчлөө гингүүд аваараа дарчаад буусан байх тийм үү? Буучгаад юу гэж хэлсэн? Яаж юм бэ мэдүү жоохон тоорн згшгээл 1 секундын дараа хүртэл чиний машин ийм болохгүй байсан гэсэн чинь юу яриад байгаа та нэгдүгээр гинээс хоёрдугаар гинээс шахаж орж ирээ мөрөгчлөө гэж байгаа байхгүй юу? За ойлголоо. Тэгэхээр хам гол нь харилцаа байсан тэнгууд нь би үгүй за бити ивент гүтгэрээ уусаа камер бүгд нь хэлээ өгчөндөө цаг хугацааны асуудал гэж хэлсэн чинь та одоо өнгөрсөн өст нэрээ гэдэг. За. Хөөсөн байдлаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. 50 байж болох юм бол үйл явдал байдаг тий. 50 байж болох юм бол асуудлыг нэг тийм амар дэврэхгээгээр шийдэж чинь тий. За нэвтрүүлгийн дэмжийн ажлагчаар танилцуулаад үргэлжлүүлнэ. Нэвтрүүлгийн дэмжийн ажлагчаар эрүүл хөлсөөр дэлхийг дайлан гэсэн урайтаа хуршхан брэнд дэмжиж ажиллаж байгаа. Хушны самрын тос нь Монгол орны онгон дагшин байгальд ургасан хушны самраас хүйтэн шахах технологиор үйлдвэрлэсэн 100% органик онцгой бүтээгдэхүүн юм байна. За учир нь хэмэл омега 3-6 тосны хүчлийн өндөр агуулмжтай учраас зүрх усудаас хоол босруулах замын хүчлийн эрсдлийг бууруулж бодис солилцооны системийн эмгэгээс өрсөн сэргийлнэ. Хушны самрын тосыг өдөрт 1 удаа хүнсний нэмэлтээр ууж шууд хэрэглэх за эсвэл салаад зууш соусонд нэмж шууд тасаг зэрэглэлийн ресторант ижил чанартай зуушиг гэртээ бэлтгэх боломжтой юм байна. За үүнээс гадна арьс болон үс арчилгааны бүтээгдэхүүнд нэмж гялтсан эрүүл толгор өстэй болоорой гэсэн байна. Утасны дугаар 77 17 33 90 77 17 33 90. Хушны самрын тос гэж байгаа юм байна тийм. Тийм байна. За баярлалаа. Эрүүл хүсээр дэлхийг дайлан гэсэн урайтаар хушин брэнд хамтран ажиллаа. Дараагийн сонсогч 8070. Өдрийн мэнд. Өдрийн мэнд 3. Өдрийн мэндээ. За ер нь одоо тэгээ ингээд осол болчоод нөгөө нөхөр маань актер ууртай байгаад байгаа тохиолдолд яаж хэрүүл оруулдгоо салдгийм бэ? Одооний хүмүүсийн хандлагч айгуу сонин шүү дээ. Би өөрөө нөгөө хотын төвд одоо унахтай компани машиныг насвар машин авчихдаг байхгүй юу? Тэгэхээр чинь янз бүрийн тийм шүргэлцэн болон зөв шүргэлцэн баг гэхэд зөвхөн зам дээр гэдэг үйл ойлголцлууд үүсдэг шүү дээ. За тийм. Тэгэхэд бол ерөөсөө л залуучууд тэр ер нь манай үеийнхэн тэр ах нар их нар тэр ер нь л загнаастай дайраастай бууж ирэл бараг зодчих бай тэгэл. За тэгэл тэрэн дээр нь тэгээд заримдаа яалч миний өөрийн буруу болон тэрэн дээр нуушлаараа гэл яалч уушлах гээд өнгөрнө. Заримдаа миний зүв байгаа юм дээр бол бараг мөрөгчдөг юм билүү гэж тал тэгэл улам
уурыг асаах сонирхолтой би өөрөө. Яах За нь өнөөдрийн хувьд бол бид нар нөгөө нэг яаж ингэж нэг хэдүүлээ нэг жоохон стрессгүй хүн шиг зам дээр явах вэ гэдэг шипигээд хаваалцж байгаа. Тийм тэгээд яг ер нь л хүмүүсийн одоо орчин үеийн хүмүүс хандлага бол ер нь аюул тийм дээрэнгүү яг одоо би өөрөө ертөнцийн төв миний байга зүв байх ёстой гэдэг тийм хандлагатай болсон. Тэгэхээр одоо аль ухаантай аль хүлээсээ талд төрүүлж буулт хийхгүй бол тэгэл угаасаа зам дээр бол бас аюул хэцүү шүү дээ. Орчин үеийн хүмүүс гэдэг нь бид хоёр бас бид гур бас орж байгаа л байна л та тий. Оо баг бүгд л орж байгаа. Орчин үеийн хүмүүс бид нар чинь өөрсдөө л тэр ууралж байгаа нь байна. Орчин үеийн хүмүүс бид нар нөгөө нэг бас ухаантай нь болоод тий ингээд дэвчгэн болох юм байна тийм үү? Тий. Тэгээ ер нь бас нэг зүйл хэлэхэд манай энэ эмгтэй жолооч нар бас амар тийм стресстэй явдаг шүү дээ. За ер нь л юм болгон дээр улаан цам өөргөн буруугаад урсгал сууж олж ичээл өөдөөс дайраад байна. Тийм алман зайлаа чи тэнийг нь холдооч гэл дайраад байна. Үгүй их чи ахын дүү найз чи өсрөөд ороод ирсэн байна гэдэг чинь тэгэл хууц тэгэл нөгөө нэг орс хараалууд илээл яваад байгаа шүү дээ. За. Тэгээд тийм юм дээр бол тэгээд чимээгүй тэгээд за одоо хаяхгүй бол тэгээд ер нь л бууж явал хоёр талаасаа мөргөлдөх магадлал. Ер нь тэнгэр шиг байл гэдэг нь үү? Юу ч болсон тэнгэр шиг л байх хэрэгтэй юм байна те. Аль ухаантай тал нь тэнгэр шиг байхгүй бол тэгээд газар хөдлөж байгаа юм чинь. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өдрийн ажилд намжлах. Баярлалаа. За. Биднэрт ер нь тэнгэр шиг байхаас өөр сонголт вэ нүү? Ер нь алга байна. Ягаад гэвэл ингээд нэг нийтээрээ одоо бид хоёрын өнөөдрийн нэвтрүүлэг жишээл бас л нэг ганц нэг хүмүүс ч гэсэн ухаан нэг юм нэг тэнгэр шиг байх боломж олгож байгаа сэтэл олгож байгаа байх гэж найдаж байна. Ер нь бид нарт ингээд нийтээрээ л өөрсдөө ингээд нэг юм жоохон өөрчлөгдөхгүй болвол юу гэдгийг төрөний хэлдэг шигтэй ингээд зүгээр нэг хоёр машин мөргөлдсөний төлөө нэг нэгийгээ зохиж унаагаад 13 жилээ ял авахд бол ер нь асар ойрхон байна шүү. Бүх хүмүүст энэ их ойрхон байгаад байгаа юм л да. Бид нэр ингээд ер нь нийтээрээ жоохон стресстэй байгаа нь улам мэдэгдээд байна те. Тэр нь замын хөдөлгөөн дээр бүр их илэрч гарч ирэх юм. За дараагийн сонсогч 99.3 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. Баярлаа. За хоёр машин мөргөлтчлөө. Таныг араас чинь ч юм уу та машин мөргөлчлөө. Яг яах вэ? Тэр машины жолооч амар уурлаад байх юм. Хэдүүлээ яах вэ? Ер нь бол би одоо 20 жил машин барихад бас 2-3 мөргөлтчил байлаа. За. Эхнийхээрээ бол жоохон уур залууч байлтай 20 дахь настай уурлж байлаа. Одоо сүүлд нь би нэг тэгээд ер нь бол зам дээр явсан гэсэн төрүүлээд хараад хэлсэн, төрүүлээд муухай харсан хүнд эргээд өөрөө байдалд ордог шүү дээ. Тийм болохоор гिचнээ өөрийнх нь буруу, гिचнээ өөрийнх нь зөв байсан ч нэгэн рүүгээ муухай харах хэрэггүй, муухай үг хэлэх хэрэггүй. Би нэг юун дээр энэ Марсны зогсоол дээр их нэртэйг нэг Мартер орж юм авчаад гарч ирээд ухарж исэн чинь ард нэг шилэн үртэй корон зогсож ирснийг мэдсэн. Ирээд зогсныг мэдээгүй шүргчдэг байхгүй. За. Тэгсэн чинь нэг тэр шүүхэд ажилладаг лөө хаана нэг гарч ирээд амар уурлаа. За. Чи одоо юу гард юм. Тэгээ шилэн үртэй корон тэгээ гарч ингээд битэр жолооч тэр ингээд хараас юу ч байхгүй. Тэгээ дугуусын дам идэ гэж хараад тэгсэн чинь нэр нь доор нэг ингээд хоёр шийтгэн жохоо ингээд нөө шилжтэй тэгсэн. Зүгээр шин үндэ харсан шин цав байна. Оо за яах вэ? Юу яцгаа? Үнэлгээ дурчаа хоёул өдлөхгүй зогсчих. Тэгээд амар бол чи станцтай. Тэгээд би юу ч хэлсэнгүй. Эхнэртэй явж ирсэн жоогоос эхнэрийн даши дэлгүүрлээ орж их байна. Би юу яах вэ? Энийг зогсоолчих чам одоо удаа. Тэгээд гөрөөдсэн тэгсэн чинь цагдаа дуусах болоод юу даатгал ирсэн чинь та нар яг буруу цагаа яахгүй бол нас би нөгөө ухрахтаа мөрөж байгаа нөгөө ахсаар анз ирээд мөрсөө тэгээ цагдаа ирээд аавдас тэгээ цагдаа ирээд даатгал ирээд тэгээд яг миний буруу болоод тэгээд яахгүй тэгсэн чинь цагдааг нь хөтл би гайхуулж л байлаа. За цагдаа нь ирчээд тэр хүний ингээд одоо нөгөө үнэлгээний газраас яасан чинь 670 мянган төгрөг гарсан байхад тэгээ 670 мянган төгрөг гарсан. Тэгээд бичиг баримтаа цагдаа дээр очиад аваарай гэсэн. Тэгээд нөгөө ах эхлээд гохирогч ах маань орж цагдаатаа уусчаа. Эргэж намайг битэргээл зэр додж шээ. Тэгээд би ороод цагдаа дээр нь ороод за 680 та нэг төрсөн гэдгсэн чинь та юу хийдэг яхаа? Компани захирал хийд юм уу? Амар мөнгөтэй хүү юм уу? Та юу хийдэг? Ерөөс уурж байхгүй гайхаад би яах вэ? Юуг нь тэгнэ. Одоо тэгжил харж штэ хүнийг. Тийм ээ. Би юу зүгээр л яг нэг инженер зүгээр л ажиллаж байгаа юм баггүй. Тэгэхэд тэгэл цагдаа нөхцөл гайхаад
нөгөө ах чинь гэсэн сүүлд ихтэй уурлаад амар болоод сүүлдээ тэр бол үндсэндээ тэгээд тэр шинэ коронавирусны нүүр яг зах зээлийн үнэлгээгээр авах мөнгөний авж байгаа ч гэсэн тэр бол солихоор хэмжээний болог واخгүй зүгээр л нэг тойл ингээд 2-5 болцсон. Тэгээд тэр цагдаа хэвчлэг энэ ахвал мөнгөний төгрөөрөө даавн угаасаа нүүр нь ямар солихоор юм байж тааха. Та тэгээ юу ч уурлахгүй. Тэгээд яах вэ яах. Тэгээд юм хийсэн бол ямар шогийн цагдаа вэ тий? Бараг албаар уурлуулах гэдэг юм байна ши. Тий юм хийсэн болгонд тэгээд за тэгээд тэгээд төлж авахгүй тэгнээд игнэ. Ингээд яг ер нь бол тэгээд ер нь ажлын маргаан дайрч найз нөхдөд маргаан дайрч харилцаа одоо зам дээр яваа нийгмийн маргаан дайрч ер нь бол уурлахгүйгээр төрүүлж хүнийг ерөөсөө хараал гэж болохгүй. Төрүүлж хүнд ерөөсөө муухай үг гэж болохгүй. Тэр хүн саманжиж болно. Миний зөв тэр хүний буруу мөртлөө саманжиж болно. Энэ нийгмийг бид тэгжиж гэгэрүүлнэ. Тэгжиж гоё болгоно. Тэгжиж энэ нийгэм үнэхээр гоё гэрэлтэй байна гэж би боддог. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За ингэсэн байна. Нөгөө эмэгтэйчүүд манай жоохон харьцлаад эхэлчихжээ. Яг л тэр эмэгтэй гэдгийг. За одоо ч бараг зам дээр 50 болсон бах уу. Хүүсээ харилцаа. Тэгээ одоо хэдүүлдэ нэг яг тэр хүүсээрээ маргалтчихгүй хэн те дөрмээрээ л явчих бол одоо үг. Зарим яг үүндээ заримдаа бол ингээд эмэгтэйчүүд хүүсээрээ айлах гэдэг юм а тийм анзаардаг шүү. Тэгээ тэр тохиолдолд миний анзаарснаар бол зүгээр нөө машин барьж чадахгүйгээ дамаа хилчгүүдээ гэдэг айцаас бол юм шиг санагддаг. Нөгөө талаас жихнээсээ бодит байдал дээр жихнээсээ л жоохон чадвар муутай байгаа гэдэг. Тэр нь машины зам цаад болоод. Зүгээр би бол ингээд одоо манай найз хүүхэн бол баян хажууд суугаа явж байгаа байхгүй. Тэгээд за яг энэ ингээд тохоод ингээд би чи ингээд игнэ барь солихоо тохингууд ингээд баг мөрөх гээд орж ирээ те. За намайг оруулсан гэж чи одоо надад жолооч нь ямар хүн бэ хардаа гингүүд яг л эмхтэй хүн байдаг байхгүй. Тэг яг тийм тэгээд байдаг зүгээр энэ би нөгөө нэг эмхтэй хүнтэй харшилтай биш л те. Зүгээр би нөгөө олон жил ингээд яваад за яг ингээд чичрэхлээрээ л эмхтэй хүн байдагтаа гэл харахад эмхтэй л хүн байж идэг шүү. Уучлаарай. Тэгээ яг нэг тэгэл аль талын юм байна дөө тий. За дараагийн сонсогчийг авъя. 8810 өдрийн мэнд. За байна. За харилцааны талаар уурлаад байгаа жолоочийг яг яаж тайвшруулах ёстой юм бэ? Уурлаад байгаа хүнд яг тэгээд цагдаа нь хүлжээр асуудлаа шийдэхэд харилцаа үүсэх шаардлагагүй шүү дээ. Яг үнэ. Тэгээд уурлаж байгаа хүнтэй зодтолж байгаа хүнтэй яах юм өмнөөс нь зодтолдох юм уу? Ямар ч шаардлагагүй. Уурлаж байгаа хүнтэй тэгээд цагдаа хүлжээр асуудлаа шийднэ. Тэгээд машинд ороо суучдгоо. Баг тэр нь дээр шүү дээ. Тэгсэн чинь машины чинь шилмэл хамар замар дээр зохихгүй байна уу? Тэгээд тэглээ яг тэрний л гар өвдөн шүү дээ. Миний машины ямар төмөр өвдөх биш. Тэгээ ер нь бол миний ойлгосноор бол ингэж л бодоод байна л та. Ер нь бол яг автомын ч бай энэ хүмүүсийн маргааны асуудал ч бай энэ асуудлыг чинь бусад орнуудад ингээ хараад хад энэ ерөнхий боловсролт нь энэ хүмүүсийн ажил аягүй сайн хийж байна. Тэрийг яаж хийж гэнэ вөхөр цэцэрлэг сургуульд нь хүүхдийг ангаар нь авч явж байгаад тэгээд ангаар нь дагуулж авангуудаа за ийм үед яах вэ гэд хичээлээс гадуур үйл ажиллагаа аягүй сайн хийж байгаа байхгүй. Тэрнээс болоод хүүхдүүд тийм стрессдэх, муудалцах, биендээ түүгүүдэх тийм байхгүй болчих. Манай дотор тийм ажил бүр огт зогссон юм байна. 90 оноос хойш бүр огт байхгүй. Одоо ийм их замын хөдөлгөөний ийм үед одоо ундаг дугуй унах уу яах юм, скутер унуул яах юм, зам хөндлөн яаж харах юм, бусдад яаж төвөхгүй байх юм гэдэг ийм хичээл гэрээс огт хийдэггүй шүү дээ. Огт байхгүй. Ногоон гэрэл цагаан шугам гэдэг тэмцээн явагдаад байдаг. Тэр гарцаар гарахыг л заагаад байдаг юм болов уу? Бусдын заадаг юм болов уу? Ногоон гэрэл цагаан шугамд шүү дээ. За цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээл явж идэг. За тэр чинь болохоор ийм билээ. Нэг сургууль байлаа гэхэд нэг сургуулийн нэг ангид оролцсон. Нэг ангид оролцоход тэр хүүхдүүдийн нийт хүүхдийн 5% нь юм уу 3% нь л оролцож байгаа байхгүй. Тэр үлсэн нь яах вэ? Нийтээр нь. Зөв. За ойлголоо. Таны хувьд бол ер нь хүүхд байхаас нь эхлээд бид нар ингээд энэ автозамын соёлтыг нь заагаад өгчвөл энэ арай дээрднэ л гэж бодож байгаа юм те. Ерөөсөө тийм. Хичээлээс гадуур үйл ажиллагааг бодитоор дагуулж очоод зам хөндлөн гаргаж сургаад ингээ маргалцгаан болоход яах ёстой юм хүнд яагаад хараалаа үг хэлж болохгүй. Эцэгчүүд нь зааж өгч болохгүй мó. Заавал сургууль ч юм уу тэр олон нийтийн ажиллаар хийх ёстой гэж бодоод байгаа юм уу? Нөгөө бүх нийтээр
Үгүй эцэг эхчүүд нь л би одоо жишээлбэл ангийн багш 40 хүүхэдтэй ажилладаг штэ. Та бол 2 хүүхэдтэй. Та 2 хүүхэдтэй заагаад өгчих болохгүй мó? Тэр бүхний дээрээ гэдэг нь шүү дээ. Ээж аав нь тийх хэрэгтэй. Миний хүүхэд биш ч гэсэн би хүүхдүүд нөгөө гудамжаар явж байгаа хүүхдүүдэд бас илгэл хэрэгтэй. Бүгд шаардах юм бол зүгээр болж байгаа байхгүй. Бидний жоохон багтдаг гэсэн шүү дээ. Том үг хэлэх юм бол амар. Багшийн үгнөөс бол амар. Одоо ч ерөөсөө хүний үгэнд ээж аавынхаа үгэнд сархаа болсон юм байна. Хэлдэг ярьдаг усууд нь ингээд байхгүй болцохоор ерөөсөө дураараа ингээд дуртай сэтгэлээрээ л ерөөсөө. Одоо та хүний хүүхдийг загинчвал аштаа бол таныг аваачаад 20 шүү дээ. Загнаас овчлож хэлэх хэрэгтэй байхгүй. За ингэж болохгүй тэг юм гэж. Хүн болгоно би бол дандаа хэлдэг. Манай сэдвэрүүгээ орцгоё. За ойлголоо. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За, ер нь бол тийм соён гэгэрлийн ажил хийх хэрэгтэй. Гэхдээ бид нар нэг ингээд хин нэгнээс хайгаад идэг. Хин нэгэн хийх хэрэгтэй юм шиг. Яг үүндээ эцэг эхчүүд яг өөрсдийнхөө хүүхдүүдэд л заагаад өгчвөл хамгийн амархан шиг санагдаад идэг байхгүй. Миний хувьд бол Тийм шүү дээ. тий. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Ондод бүртгүүлж шинэ хэрэглэгч болоод 66 ГБ датаг ямар ч үн төлбөргүй аваарай. Монголын хамгийн шинэлэг үүрэн холбооны оператор Ондоо одоо яг одоо болж байгаа процесс нь юу болж байгааг гэхээр шинээр хэрэглэгч бодоод бүртгүүлж байгаа хүн болгонд 66 ГБ датаг үн төлбөргүйгээр өгж байгаа, бэлгэлж байгаа. Энэ 66 ГБ датанд нэг том давуу тал байгаа нь энэ хугацаагүй гэдэг нь болохоор та хэрэглэхгүй бол байж идэг юм өгдөггүй дата. Тийм. Ер нь хондоотой хүмүүс жаргалтай байд яхаа. Би тэгж бодсон. Яагсан гэхээр дата гэдэг зүйлэнд мөнгө өрнө гэдгээ мартчихдаг. Тэгээ ингээд гэрэл рүүгээ ороод эсвэл ажил руугаа орж ирээл датаг унтраагаал вайрсаа асаадаг шүү дээ. Тэгвэл ондоогийн хэрэглэгч нар ер нь бол вайрс ашиглахаа болчдөг. Хаасайгүй маш сайн сүлжээ барьж идэг учраас датага тэр чигээр нь л асаалттай яваад идэг. Мөнгөнд ерөөсөө санаа зовдоггүй. За тэгэхээр 66 ГБ датаг зүгээр танд үнэгүй өгөх нь байна. Миний хэрэглээгээр бол би нэг 6 ГБ-ийн хэрэглээтэй гэдэг байгаа шүү дээ. Сарын. Тэгэхээр надад нэг 11 сар болох гээд байгаа байхгүй юу? Тий. За тэгэхээр Ондоо цэгийн сайт, Ондоо аппликейшн дээр бүртгүүлэн дугаараа авах, эсвэл цэцэг төвийн зүүн хойно код M office E-Mart Баянгол салбар, Dragon төвүүд дээр байрлах салбар дээр очин үйлчлүүлж болно. Салбар дээр очин үйлчлүүлж байгаа шинэ хэрэглэгчд бол BitSIM гэж одоо 5000-аар ч илүү худалдаж авах хэрэгтэй шүү дээ. Энийг үнэгүй авах боломжтой гэсэн байна. Аль алигаар нь хэрэглэх боломжтой гэсэн. Тэгээ сүүлийн үед нөгөө нэг энэ захин хичээл үзээд хүүхдүүдэд дата маш хэрэгтэй байна л да. Тэгэхээр хүүхдтэй 7 хоногт хэдэн төгрөгөөр дата, 7 хоногт хэдэн төгрөгөөр дата. За тэгэл нөгөө хүүхдүүд хичээлээгээгүйгээл надад дата авахгүйгээ сууж идэг шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг та хүүхдийн ондоогийн хэрэглэгч болгоод шийдчихээч гэдэг юм миний зүгээр санаа байгаа. Айгуу гой амар л да. Зарцуулахгүй гэсэн үг. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1866 гэсэн ондоогийн дугаараас авч болно. За өөрийн телефоны хэрэглэгч бол 66 гэсэн дугаар руу 1866 руу өөр хүмүүс холбогдоод та ондоотой бол 66 руугаа холбогдоход болно. За баярлалаа. Баярлалаа. Ондоод бүртгүүлж шинэ хэрэглэгч болоод 66 ГБ датаг үн төлбөргүй аваарай. За. 95 өдрийн мэнд. За өдрийн мэнд. За, осол ямар нэгэн зам дээр эвгүй байдал үүссэн тохиолдолд яаж муудалцахгүйгээр айтайхан салах вэ? Ер нь бол альтруны нэг залуугийн хэлдэр хүн орилоод байвал нөгөө тэнэг хүн орилдог юм мэддэг хүн чимээгөө сонсч идэг гэдэг шиг юм жоо. Чимээгүй байж байгаа нөгөө цаад хүнийхээ харансан гэхлээр харах хэрэгтэй байд юм билий. За. Тий. Улам дугаа ахаар улам дэврээд идэм үү, дугаа ахаар намжчт юм уу гэдгийг ажиглана гэсэн үг үү? Одоо зүгээр яг нэг хүмүүс ч бууж ирдэ шүү дээ нэг бууж ирээд даач инглээ гэдэг хүмүүс эхлээл очлаа. За ийм асуудал байна. Нэг чивчээр одоо хэрэлдээд маргалдаад ямар ч нөлөө газар авахгүй. Цагдаа нэрээ шийдж эсвэл өөрөө миний буруу байх юм бол би шууд хэлдэг. За миний буруу болчлоо. Уучлаарай. Хоёул ийшээ замаач хөлөөлөд ингээд зогсоод асуудал шийдчихье гэхлээр ваа тийм юм байхгүй зарим хүмүүс айгүй хэцүү шүү дээ. Айгүй хэцүү. Би бас тийм явдалтай таарсан. Тэгээд үнэхээр хэцүү бүр юм учирлаж хилээд байх бүр өөдөөс ингээд идэх хүмүүс байдаг. Бүр тэгэл сүүлдээ хүн амтан дуудаад тэгээд маргааш нөгөөдөр сонгоод нэг ах トゥ нар нэрэл чи өстой хүн инглээ дээрлээ мэрлээ гэдэг хүмүүс ярина. Тэгээд нэг машины өнгө төсөөл хүмүүс ярина. Би бүр ингэсэн. Миний ардаас яг хурж ирээ мөргцсөн байхгүй. Тэгээд энэ чи би нөгөө нэг хоёр машин зөрдөг зам дээр толгойтын нэг юм орбитерийн хаагуур явдаг нэг нарийнхан зам байдаг штэ.
тэр зам дээр мөргөлдсөн. Тэгээд энэ чинь бөө төгжрөл үсгэж байгаа байхгүй. Тэгээд за ахын дүү чиний буруу те ингээд чи юу яаж байгаа ингээд нөө бичлэг хийчээ хоёлаа бичлэг хийгээд чи тэгээд энэ даатгал мадглаа дуудаад тэртээ цагдаагүй чи ингээд хойноос мөргөцсөн юм чи ойлгомжтой шүү дээ. Хоёлаа замаа чөлөөлчих гэсэн чи үгүй та намайг тэнгээр нь хуураад намайг ингээд буруудан бодох гээд байна гэдэг өстэй. Йоо би тэгээд за ахын дүү юу яа тоо тэгвэл цагдаагаа дуудчихдаг гэд би машинд ороод суусан шүү дээ нэрээ. Бид нар нэг би одоо миний араас ингээд заримдаа машин ингээд мөрөгддөг тэгэл хажуунаас ирэл мөрөгчдөг буугаад хараад зүгээр байх юм бол би тэгээ явцдаг байхгүй. За чи болгоомжтой явал ямар хайшаа юм бэ гэд эсвэл альчуураа нэг арчаад хараад жижигхэн зураас энэ төр байх юм бол би хайцдаг байхгүй. А зарим яг ийм бүр нэг зураас байхгүй баг шороог нь арчсан юм дээр зарим хүмүүс бүр хэцүү штэй бүр чи надаа мөнгө өгөх гэдэргээл бүр гайхаад байдаг байхгүй. Яагаад ийм амар өлөн болцсон юм бэ? Зүгээр ийм нэг харьцааны асуудал дээр зүгээр олчод хүн машиныг цэвэрлээд болоод болох юм дээрсэн үгүй чи өстө тийм юм өгөх өстө их өстө би тийг нэг аль нэг тийм намайг бүр нэг амар гайхуулсан явдал болсон. Би энэ Тэпитэ андуудын номингийн зогсоол дээр зогсоод ингээд нэлээ ойрхон нэг машинтаа зогсоо тэгээ хаалга онгойлгоход ингээд нэг машинд нь хүрчдэг штэ хаалга. Тэгээ буусан чи нэг нөхөр буугаад ирлээ. Яасан гэдгсэн чи би эхлээд тоглож ийн гэж бодохгүй. Яаж хоо чи сайн миний машиныг итэргээд тахлаар яасан юу боллоо гэд тоглож ийн цагаан сараа штэ. Тэгэл тоглож байгаа байх гэж үзсэж. Үчи наадхайгаа чи баг эвдэлчлээ гэд. Үгүй чи яг яатсан байна хардаа гэсэн чинь нэг ийм хөндлөн зураас зааж байна. Чи ийм болгоцсон байж тэгээд би тэгэхээр би сая хаалгаар зогсон чи харсан анзаарсан биз дээ гэсэн. Тийм ингээд би ахин хаалгаа онгоолгоод үзүүлээ гэсэн. Нөгөө зураас нь сайн хамаагүй хоол байгаа ш гэсэн чи нөгөөд чи айгу бандснаа ер нь болгоомжтой боход яах юм ба тэгээд би бүр шок. Тийм яах гэдэг тийм ингээд бүр хоёр юм ярих гэдэг. Асхад бэлэн байж идэм бэ те. Тэ. Би нэг одоо нэг Монгол улсын нэг гавьяат нэг хүн байна. Тэр санамсгүй байдлаар хурж байгаа би машиныг мөрөгчдөг байхгүй юу? За. Тэгээд би буугаад бууж ирээд мэдээж хүний буруу юмч бууж ирэл тахаа ихтэйгээ буугаад ирсэн чинь гавьяат буугаад ирлээ. За. Тэр нөө цааш та уучлаарай гавьяатаас санамсргүй юм боллоо хэвээр миний буруу гэх. Шууд өөдөөс тийм юм байхгүй маа тхүүр ав гэж тэгж байна. Хөмий гайхаад юу яах ч байгаа гавьяат гэж би юм сүртэй машинд унаатаа аваад шинэ машин болгож иргээд. Би гайхаад гоо та тоглож байгаа байл гэдэг би тэгсэн. Тэгсэн чинь эхнэр нь бууж ирлээ. Өө бөө юм боллоо. Дахиад нэг залуу бууж ирлээ. Тэг би бүр сүулдэ аргаа бараад та нар одоо яг ингэ бөөнөрөө бууж ирсэн яа гэдэг юм гэсэн чинь чи наатаа авч явна. Та нар би одоо төлөөд янзлаад өгье гэдэг санааш одоо яа бүр янз бүрээр намайг дөрмөлчих юм аа гэх. Тэгээд сүулдэ тагдаа ирээд бөө юм болоо. Би машиныг авч яваад бүтэн гэрлийн авч өгөөд ямар ч асуудалгүй болгоод тэгсэн чинь хамгийн инээдтэй нөгөө бүхнийхэн гэрлийн дотор ламп нь өөрөө шатцсан байсан байгаа байхгүй. Би гэрлийн аваад дотор гэрлийн авч гинэ. Гүнэс гэрэлтэй байсан мэт гэсэн чинь би асууцангаас асуудаг байхгүй. Гэрэл нь яасан гэж битгүй наад шатцал гэрэлтэй юм ирсэн штэ гэдэг байхгүй юу? Тэр гоо энэ уул гэрэл нь өөрөөсөө танаа шатаасан байсан юм шиг ч юу яриад байгаа бүтэн байсан гэдэг. Би бүр инээд үрээд болдгоо. За болио на гэрэл нь аваад өгчий гэд. Тэгээд цагдаараас бичүүгээрмтэй авах гээд очиод тэгээд над руу залгадаг байхгүй. Баян зүрхийн цагдаа дээр ирсэн. Би одоо ингээ та хаана байгаа юм бэ гэсэн чинь би одоо очиж чинь чи хаана нүгөө би ирсэн цагдаа дээр таныг хүлээгээ байж байна. Тэгээд цагдаа нь наач их айгүй хэцүү ядаргатай хүн байш шүү дээ. Эхнэрэн ч яриад өөрөө ч яриад харин тийм байна гэсэн чинь над руу залгасан. Чи хаана нү гэдэг чинь. Гэхдээ би одоо хаан дотор хүлээгээд байж тэгч гар зэр таксины мөнгө төлөв. Яа. За ойлголоо. Нэвтрүүлгийн цаг дуусчлаа. Уучлаарай. Ууг нэстэй. Жинхэнэ гоё хов бацах гэж хэлээ те. Өдрийг сайхан өнгөрөөсөөрэй. Тэр тийм хүмүүс байдаг шүү бүр хүнхээр гайхалтай бүр. За. Уул нь хоорондоо ярилцаад зогсоод уул нь явчих хэвээр юм дээ тэгээд. Манайхнаа жоохон сэтгүүний ядуур нь их л байна л да. За баярлалаа. Би биэндээ итгэхгүй байна. Бас жоохон үлэн байна. За яг тэ би бол нэг ер нь бид нар жоохон нийтээр стресстэй байгаатай л холбож боддог энийг. Тэгэхээр тэ ингээ хэдүүлээ бас нэг ингээд нэг миний стресстэй явж байгаа нь тэ нөгөө миний нөгөө талд явж байгаа нэг аз жаргалтай явж байгаа хүмүүст бол хамаагүй л гэдгийг ойлгочихмоор байгаа. Тэгэхгүй тэгээд бууж ирэл өөрийнхөө стрессийг хүн болгонд наах гайл тэ ингээл орилол цамнаал тэгэл нэг
үлгэрийн баатар шиг зан гаргадаг л хэдүүлээ болчмоор байгаа юм л да. Ер нь бол би зүгээр чат GPT-гээс асуулаа л да. Яах ёстой юм бэ? Осол болвол хэдүүлээ яах ёстой гэсэн. Тэгэхээр аюулгүй байдлаа хангах ёстой. Дараа нь шуурхай тусламж дуудах ёстой. Цагдаа тэ нэг бол төргөн тусламж гал гарсан бол 101-ийг дуудах ёстой. 3 дугаарт нь ослын газрыг баримтжуулах, гар утсаараа дараах зүйлсийг авах, машинуудын байрлал, гэмтэл хохирол, замын тэмдэг орчин, тэгээ ямар нэгэн уул мөр одоо гудгалт хагарахаа зурск гэх юм байвал тэднийг авах ёстой. 4 дугаарт нь баримт солилцох ёстой, жолооны үнэлгээ мэдээлж гэх юм уу даатгалын гэрчлэгээ тээврийн иргэсний улсын дугаар муугаараа хоорондоо солилцох ёстой мэл та. За 5 дугаарт нь бол цагдаад мэдгдэх гэдэг дээр бол хөнгөн ослын үед хүн гэмтээгүй хохирол баг зарим тохиолдолд бол цагдаа очих шаардлагагүй зөвхөн даатгалаа дуудахад болно гэж байгаа. Хэрв тадууд баргалдаж байгаа бол заавал цагдаа ирэхийг хүлээх ёстой. Даатгалд мэдгдэх осол гарснаас хойш 24 цагийн дотор даатгалын компанид мэдгдэх шаардлагатай. Баримтууд гэрэл зураг цагтаагийн нэмэлт шаардлагатай байж магадгүй. Ямар ч тийм нөгөө нэг хоорондоо зодтолдох ч юм уу хэрэлдэх ёстой хин хүчтэй нь ялна гэсэн юм байхгүй байгаа шүү дээ. За баярлалаа. Бяцхан гэсэн даа жаргал бэлтгэлийн Linux за мөн ондоод бүртгүүлээ 66 GB data аваараа ондоо хамтран ажиллаа. Баярлалаа хаа. За баярлалаа.